Байнгын хорооны эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 11-р сарын 14-ний өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн гэр бүлийн эрх шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоолын төслүүдийн хилцэх хэсэг асуудлыг улсын хурлын 2025 оны 12-р сарын 4-ний өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаар хилцэж төслийг анхны хилцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын орон шилжүүлсэн. Монгол Улсын их хурлын даргын 2026 оны 1-р сарын 14-ний өдрийн 23 дугаар захирамжаар дээрх төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн уралдааны хилцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар миний бие, дэд ахлагчаар улсын хурлын гишүүн Одон Туяа, улсын хурлын гишүүн Г Уян Гишиг, гишүүдэд улсын хурлын гишүүн А Алтан Гэрэл, А Ариун Заяа, Д Ганбат, Ил Мөнхбаатар, С Зүлбхаар, Д Пүрэв Даваа, П Сайн Зориг, О Саран Чулуун, Б Тулга, Эрдэнэ Хатнаар ажиллалаа. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш холбогдох байгууллагуудтай уулзалт ярилцлага зохион байгуулж, шүүхийн ерөнхий зөвлөл, улсын дээд шүүх, улсын ерөнхий прокурорын газар, Монголын хуульчдын холбоо, хүүхдийн сургалт хүмүүжлийн байгууллага зэрэг байгууллагуудад ажиллан тодорхой мэдээлэл, санал авч мөн хуулийн төслийн талаарх хилцүүлгийг нийт 3 удаа зохион байгуулсан. Түүнчлэн сэдвчилсэн уулзалтыг мөн 4 удаа зохион байгууллаа. Түүнчлэн 2025 оны 2 дугаар сарын 5-ны өдөр гэр бүлийн эрх шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоолын төслүүдийн хуулийн төслүүдийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн уралдаанд хилцүүлэхт бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүнийг хууль зүйн дотоод хэргийн яам, улсын дээд шүүх, хүний эрхийн үндэсний комисс, улсын ерөнхий прокурорын газар, гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яам, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар, хүчирхийллийн эсрэг үндэсний төв, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бас байгууллагуудын төлөөллийг оролцуулан баталсан болно. Энэ хугацаанд ажлын хэсэг нийтдээ 7 удаа, ажлын хэсэг дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүн мөн 7 удаа хуралдсан бөгөөд хуулийн төслийн талаар 34, найруулгын 3 санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар 42 саналыг боловсруулан та бүхэнд тараасан болно. Байнгын хорооны эрхэм гишүүдээ ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналыг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.